Сайн байцгаана уу хүүхдүүд, энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв харьцуулах, эсэргүүцүүлэх шалтгааны утгад холбох хэрэглүүрийн талаар үзнэ. За өнөөдрийн хичээлийн зорилго шалтгааны харьцуулах, эсэргүүцүүлэх утгад хэлний хэрэглүүрүүдийг бүртгэж утга хэрэглүүрийг тодорхойлох болно. За холбох ёс гэж юу вэ? Ер нь үг холбох арга хэрэглүүрийн тухай бүгдээрээ үзье. За монгол хэл бол үг өгүүлбэрийг холбох арга хэрэглүүр гэж байна. За монгол хэлний өгүүлбэр зүйн нэгж тус бүр хоёр бүрдүүлбэртэй. Тэр хоёр нь утгын болон хэл зүйн тодорхой харьцаанд орсноор нэгж тус бүрийн бүтэц болол үүсэж байдаг. За үг холбох үг хэрэглүүрийн тухай асуудал бол өгүүлбэр зүйнс болдгоо. Өөрөөр хэлбэл өгүүлбэр зүйн нэгж тус бүрийн хоёр бүрдүүлбэрийн холбоо харьцаа утга үрийг судлах нь өгүүлбэр зүйн гол зорилго. Тэгэхээр холбох ёс гэдэг нь холбоо үг болон өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын холбоо олон харьцааны утгын хэл зүй арга хэрэглүүрээр илрүүлж хэрэглээнд оруулахыг бол хэлдэг. За холбох 3 ёс байна. Зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох, харилцаа угсруулах холбох. За үг өгүүлбэрийг холбох, зэрэгцүүлэн холбох, холбохдоо үг өгүүлбэрийг холбох нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга гэж байдаг. За үг өгүүлбэрийг холбох хэрэглүүр нь нөхцөлийн арга нь ЖЧ, энэ сар аад байдаг бол холбох үг нь ба бөгөөд буюу болон агаад гэхэнд аялгаар бол ингээд таслалаар зогсцоор бас холбдог. За угсруулан холбох дотор нь найруулах арга, хамжуулах арга гэдэг. За найруулах арга нь нөхцлөөр холбох үгээр өмнөх хичээлүүдэд бид нар үзсэн байдаг. За хамжуулах арга нь үндсээр буюу тэг хэлбэрээр бол хоёр үгийг хооронд нь холбодог байна. За харилцаа угсруулах холбох нь бол нэрийн бүлэг, үүлийн бүлэг гэж байна. За энэ нь бол энгийн өгүүлбэрт нэрлэгийн тий ялгал, нийлмэл өгүүлбэрт бусад тий ялгалын нөхцлөөр холбодог. За ямар нэгэн юм үзэгдлийн шин чанарыг өөр зүйлд байгаа шин чанартай харьцуулах арга хэрэглүүрийг бүгдээрээ уншия. За харьцуулах утгад хэрэглүүрийг мэдье. Тэгэхээр 3 арга байгаа тийм ээ. За эхнийх нь бол харьцуулах утгад хэрэглүүр. Тэмдэг нэрийн ижил зэрэг ба адилдах зүйлэл бүтээх арга, мэт шиг, адил, өөрцгий, чинээ гэх мэт. Жишээлбэл салхи шиг хурдан, чулуун мэт хатуу, цэцэг адил цэвэр гэх мэт. Тэгэхээр энэ бол аливаа зүйлийг нөгөө юмтай эдгээр холбох үгээр холбож байна гэж энд харьцуулж байна тий. За тэмдэг нэрийн илүү зэрэг болон хэтрүүлэл бүтээх арга байна. Тэрнээс илүү, давуу, хамгийн онцгой, игнишгүй, ижилгүй, хосгүй гэх мэт. Хэлбэл салхинаас хурдан гэхээр энэ бол харьцуулсан зэрэг байна. Хосгүй, хатуу, ижилгүй, цэвэр гэх мэт. Эдгээр нэг хэрэглүүрүүд бол харьцуулах утгад хэрэглүүр байх нэ. За эсрэгцүүлэх утгатай холбох хэрэглүүр байна. За эсрэгцүүлэн холбох үг нь эвч, тай, үгүй гэж байдаг бол зэрэгцүүлэн холбох үг гэж байдаг. Энэ харин, гэвч, бол, эсвэл гэх мэт. Жишээл та нар ээжийнхээ алга болсон бөгжийг ирсэн бол би зүүх шинэ бөгжийг ирлээ гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол гэдэг холбоос болвол эсрэгцүүлэн холбох үгээр холбож байна. За шалтгааны утгад холбох хэрэглүүрийг мэдэж авцгаая. За шалтгааны утгад нөхцөл гэж байна. Ихлаарах уяа гэдэг бол шалтгааны утга холбох үг нь тулд, учраас, улмаас гэж. Жишээ нь төрүүлж очоод ухчихдаггүй учраас ирэх цаг өнгөрснөөс баян байдаг гэх мэтчлэн жишээгээр багш нь тайлбарлаж байна. За хичээлээ анхааралтай сонссонд баярлалаа. За хичээлийн дараах сорилоо ажиллаарай.